Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Ховд аймгийн хэмжээнд 3100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн 590 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа нь нийт хүн амын 3 орчим хувийг эзлэж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг Ховд аймгийн хэмжээнд 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил хүртээмжтэй ирээдүй уран дор тэмдэглэж удирдлагын үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар оролцогчид санал солилцсон юм. За орон нутагт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо холбогдсон хууль тогтоомжийг одоо хэрэгжүүл ялангуяа тэр хөдөлмөрийн хуулийн 111-ийн 1-р зал 95 ажилчинтай байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн аавна гэсэн тийм квотатай байдаг. За энэ асуудлыг квотыг хангах юм бол тэр хүмүүсийн бас нэг хөдөлмөр эрхлэлтийн асуудал бас нийгмийн асуудал нь бас шийдэгдэх одоо ийм давуу талтай хамт олонны дунд бас төлөвшин одоо тэгэл тэтгэр одоо тэтгэмжид гарах одоо нөхцөл боломж нь одоо ийм бүр давуу талтай байгаа учраас тэр квотыг бол хэрэгжүүлэх одоо шаардлагатай байна. Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэдний асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлтийг тэмцэн арах хэмжээг Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь тогтмол зохион байгуулдаг. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг өгтөн бид бүтээж чадна шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах болцолд уралдааныг зарлаж энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн гараар урлан хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Туусаа болцолд уралдааны үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх хөгжил хамгааллыг сайжруулах, тэгш байдал бий болгох, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулж өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байсан юм. За би энэ өнөөдрийн одоо олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр сум орон нутгаар төлөөлөөд одоо малын яс толгой ширний одоо ясыг ашиглаж уламжлалт тоглоом одоо даам хийх ийм бүтээл одоо зориулж хийж ирсэн байгаа. За тэгээ миний бүтээлийн онцлог нь юу вэ гэхээр одоо толгой ширний ясыг маш сайхан мөлжөө тэгээд одоо ингээд мөнгөн боронцтой одоо энэ бүтээлийг хийсэн. За энэ бусад юунуудаас юугаараа дав байна вэ гэхээр эсхийн цэрийн бүтээл хийсэн байгаа. За тэгээ энэ эсхийн цэрийн ууд савтай байна гэдэг аваад явахад маш тохиромжтой хөнгөн тэгээ бас бэлэг дурсгал зориулж бас өөрийнхөө өрхийн орлогыг нэмэгдүүлэх юм боломжтой юм байна. Тэгээ одоо орчин үед ялангуяа манай залуу гэр бүл малынхаа яс юу одоо хураахаа байжсэн. Дээр үед бол бид нар ингээд уутаар шагаа хураадаг байсан. Тэгээ одоо хүүхдүүд яаж ингээд дэндүү ухаалаг утас руу их орж байна. Тэгэхээр ухаалаг утаснасаа татгалзаад уламжлалт тоглоомороо тоглоё гэсэн одоо ийм уриалтайгаар өнөөдрийн одоо үзэсгэлэн бодолтойд оролцож байна. Би хатгамал оёдлоо урлаа нэлээ 7-8 жил бараг 10 жил хийж байгаа. Тэгээ дандаа захиалгаар тэгээд цэцэрлэгийн хүүхдийн хувь зоёх, сургуулийн хүүхдийн хувь зоёх, сургуультайгаа хамтран ажиллаж бас энэ бүтээлээ хийдэг байгаа захиалгаар. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг хэрэгсээ зүгээр суудгүй. Тийм учраас цаашаа зүгээр нэг групп аваа суух биш цаашаа өшөө дэрээгээ өргөжүүлэх, өшөө цаашаа зааж өгөх, ажлын байртаа болгох, дэмжих, төсөлд оруулах тийм ээг бас яаш хүсдэг. За манай Ховд аймгийн хөдөлмөр хөгжлийн газраас бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар нэлээд ажил хийж байгаа. Энэний ажлын хүрээнд бол энэ жил хөгжлийн бэрхшээлтэй ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 28 иргэнийг одоо 55 сая төгрөгийн санхүүгийн нэмжлэгээр дэмжсэн. Мөн одоо 38 иргэнийг аж ахуй эрхлэлтийн сургуульд амруулсан байгаа. 12 иргэнийг болохоор борлуулалт төрөөсийн дэмжлэгийг бас олгосон байна. Мөн энэ жил 2019 оны одоо 11 сарын байдлаар бол 22 иргэнийг ажил зуулжсан байна. Энд бол байнгын төр ажлын байр зурсан. 2 аж ахуй нэгж хөгжлийн бэрхшээлтэйгээр авч ажиллаж байгаа 2 аж ахуй нэгжийг нэг жил бас урамшуул 10 сая төгрөгийн урамшуул болгосон байнамаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан бүртэмчтэй ирээдүйн удирдлагын үндсэн үйл ажиллагааг Ховд аймгийн засаг даргын тамгын газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Норвегийн тусламжийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо хамтран зохион байгууллаа. Тус удирдлагт аймгийн удирдах ажилтнууд, холбогдох байгууллагуудын төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн 150 гаруй хүн оролцсон юм.